Өнөөдөр үндэсний бичгийн хичээлээр үндэсний бичгийн хичээл арна. За бид нар өнөөдрийн хичээлээр өмнө үзсэн үндэсний бичгийн урт гişгийг бичих хичээлийг баттгал дасгал ажиллах нэ. За эхний дасгал ертөнцийн 3-ыг хуулж бичээд кириллээр хөрвүүлээд онцолсон үгсийг бичлэгийн хэлбэрээр ямар ялгаатайг тайлбарлана. За урт гişгтэй үгийг мөн эндээс олоод ямар урт гişгийг тэмдэглэх ямар аргаар бичсэнийг тодорхойлон бичнэ. За уншия. Атны сайн нь ачаа даадаг. Арвайн гурил ус даадаг. Аавын хүү үг даадаг гэсэн өгүүлбэр байна. За дараагийнх нь заан хэдий томч замын аяс дагдаг. Жанжин хэдий мэдлэлтэйч хуулийн ёс дагдаг. Зүү хэдий хатууч зөөлөн утсаа дагдаг гэсэн өгүүлбэр байна. За энэ дээр улаанаар тодруулснуудыг харж байгаарай. Энэ тодруулсан үгнүүд нь даадаг, дагдаг гэсэн хоёр үг нь хоорондоо ямар ялгаатай, урт гişгийг яаж тэмдэглэсэн бэ гэдгийг тайлбарлаж бичгэнэ. За мөн энэ ертөнцийн 3 дотор байгаа урт гişгтэй үгийг олоод урт гişгийг тэмдэглэх ямар аргаар бичсэн бэ гэдгийг бас тайлбарлаж бичгэнэ. За дараагийн дасгал дараах галиг бүхий холбоо үгийг үндэсний бичгээр хөрвүүлэхдээ галиггүй кириллээр байгаа үгсийг нь ямар уртдахлаар бичгээ бодож зөв бичээрэй гэж байна. За А дээр байгаа үгнүүд өргөж даах, толгой даах, алдар нэр даах, итгэл даах, бие даах, буян даах, нойр даах, өл даах, ус даах, тоглоом даах, үг даах гэсэн үгнүүдийг өмнөх үгнүүдийн бүгдийг галиглаад арын даах гэдэг үгийг та бүхэн өөрсдөө ямар уртдахлаар бичих вэ гэдгээ бодож бичихнэ. За Б дээр байгаа үгнүүд хүн дагах, даган баясах, ая дагах, дайсныг дагах, заншил дагах, зарлиг дагах, тушаал дагах, мал дагах, дагаж нэхэх, даган дуурайх, үг дагах гэсэн холбоо үгнүүдийг мөн тодруулсан хэсгнүүдийг нь ямар уртдахлаар бичгээ бодож бичгэн. Бусад үгнүүдийг цэнхрээр байгаа үгнүүдийг багш нь галигласан байгаа. Энэ байгаа хэлбэрийг нь монгол бичигт буулгаж бичгэнэ. За дараагийн дасгал холбоо үгийг уншаад хаалтанд байгаа урт гişгтэй үгийг үндэсний бичгээр бичээрэй. Мөн АБ хэсэгт бичлэгийн урт гişиг тэмдэглэх ямар аргаар бичсэнийг нь тодорхойлж бичээрэй гэсэн байна. За мөн доотлын үгнүүдийг нь алигаар өгсөн байна. За яг байгаа хэлбэрийг нь шууд монгол бичигт буулгаж бичихнэ. За уншия. А дээр байгаа үгнүүдийг сам шүүр, айлын ууган, зузаан муутуу, галын зуух, мэргэн будагч, баатарлаг туйлс, тушаал шийдвэр, монгол цоож, далын хуудас, дал гэдэг маань нөгөө малын далыг хэлж байгаа шүү. Далын хуудас, хоньны ноос гэсэн үгнүүд байна. За улаанаар бичсэн үгнүүдийг яг байгаа хэлбэрээр нь үндэсний бичигт буулгаж бичнэ. За тэгэхээр энд байгаа урт гişгийг яаж тэмдэглэсэн бэ гэдгийг мөн тайлбарлаарай. За Б дээр байгаа үгийг уншия. Төмрийн хуурай, гутлын зуузай, сайхан хүүхэн, модон ээрүүл, цаасны цавуу, уулын хүүш, цагаан туйлай, боловсролын хууль, цан хүүрэг гэсэн үгнүүд байна. За энэ дээр байгаа ногооноор тэмдэглэсэн үгнүүд бол урт гişгтэй үгнүүд. Гэхдээ урт гişгтэй үгнүүдийг бас ямар хэлбэрээр бичсэн бэ гэдгийг та бүхэн ажиглаад дүгнэлт гаргаж бичээрэй.
За гэрийн даалгавар сорох бичгийн 29-р хуудасны 4-р дасгал эхийг уншаад кириллээр хөрвүүлж дэвтэртээ бичээд ижил ихшгээр бүтэцтэй урт ишиг бүхий үгийг түүж бичээд нүдлээрээ гэсэн байна. За энийг та бүхэн өөрсдөө уншаад хөрвүүлж бичнэ. За дараагийн гэрийн сорох бичгийн саяын 29-р хуудасны 4-р дасгалыг уншсаны дараах амьтдын нэрийг түүж бичээд өгөх оршихуйн тий ялгалтын нөхцлөөр хувилгана. ДТ нөхцлөөр хувилгах нь өгөх оршихуйн тий ялгалтын нохойд, зээрд гээд тарвганд гэж ичихнэ. Тэгэхээр монголд ичгээр яаж ичих вэ гэдгийг бодолцож ичихнэ. За энэ амьтдын нэрс нь өмнө уншсан эхтэр байгаа гэдгийг сайн ойлгоорой. За хүүхдүүдтэй амжилт хүсье. Гэрийн анхаарал хандуулан идэвхтэй оролцсонд баярлалаа.